Сайн байцгаана нөхдүүдээ. Нийгэм судлалын хичээл маань эхлэхэд бэлэн болсон байна. Хичээлийн бэлтгэлээ хангаад хичээлдээ идэвхтэй оролцоор нөхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид ажилгүйдэл түүний төрлүүдийн тухай судлах болно. Ингэхдээ бид ажилгүйдэл гэж юу болох, түүний төрлүүдийг ялган ажилгүйдлийг бууруулах арга замуудын тухай мэднэ. Ажилгүйдэл гэж юу вэ? Ажилгүйд нь макро эдийн засгийн томоохон асуудлуудын нэг бөгөөд хөлбөрийн зах зээл дээрх мөчтөлт үзэгдэл, ажиллах хүчний эрэлтээс нийлүүлэлт авснаар илэрдэг ойлголт. Тэгвэл хамтдаа ажилгүйдлийн төрлүүдийг судалцгаая. Үүнд мөчтөлийн ажилгүйдэл, бүтцийн ажилгүйдэл, шилжилтийн ажилгүйдэл, улирлын ажилгүйдэл орно. Эдийн засгийн уналттай холбоотой үүссэн ажилгүйдлийг мөчтөлийн ажилгүйдэл гэнэ. Өөрөөр хэлбэл эдийн засагт хямрал нүүрлийн улмаас энэхүү ажилгүйдэл нь үүсдэг байх. Жишээ нь эдийн засгийн хямралын үед А байгууллага Б ажилтнаа цогцолд оруулаа гэж үзвэл энэ бол мөчтөлийн ажилгүйдэл юм. Хоёрдугаар бүтцийн ажилгүйдэл. Эдийн засаг дэх янз бүрийн салбаруудын эзлэх хувийн болон ажил мэргэжлийн эрэлтийн өөрчлөлтөй холбоотойгоор үүссэн ажилгүйдэл. Өөрөөр хэлбэл техник технологийн дэвшлийн улмаас үүссэн ажилгүйдэл гэж хэлж болно. Гуравдугаарт шилжилтийн ажилгүйдэл. Нэг ажлаас нөгөө ажилд орох хооронд үүсэх ажилгүйдэл. Жишээ нь иргэн Б өөрийн хүсэлтээр 3 сарын дараа өндөр цалинтай ажилд орохоор ажлаасаа гарчээ. Энэ үед иргэн Б шилжилтийн ажилгүйдэл хүрсэн байх нь. Дөрөвдүгээрт улирлын ажилгүйдэл. Улирлын үйл ажиллагаатай холбоотой үүссэн төр ажилгүйдлийн хэлбэр. Жишээ нь барилгын ажилтан, санийн бааз, зуны жуулчны баазын ажилчид улирлаас шалтгаалсан ажилгүйдэл бүрддэг. Хүүхдүүдээ тэгвэл ажилгүйдлийн нийгэм эдийн засгийн үр дагавар нь юу байж болох вэ? Эргцүүлэн бодоорой. Оукны хууль. Английн эрдэмтэн Оук ажилгүйдэл 1% өсгөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5%-аар болдог болохыг баталжээ. Өөрөөр хэлбэл ажилгүйдлийн хэмжээгээр баялаг нэмж үйлдвэрлэх боломжоо улс орон алдаж байдаг. Хүүхдүүдээ ажилгүйдлийг бууруулах ямар арга замууд байдаг вэ? Эргцүүлэн бодоорой. Ажилгүйдлийг бууруулах үндсэн 3 арга замууд байдаг. Үүнд нэгдүгээрт эдийн засгийн арга, хоёрдугаар захиргааны арга, гуравдугаар гадаад хүчин зүйлсийг ашиглах арга. Эдийн засгийн арга нь ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, цалинг хөлбөрийн үн цэнийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих байдаг бол захиргааны албан нь хөлбөрийн биржийн албыг бэхжүүлэх, мэдээллийн сүлжээ бий болгох, мэргэжил олгох, давтан сургах, шилжих хөдөлгөөнд хяналт тавих зэрэг ордог. Харин гадаад хүчин зүйлийг ашиглах аргад хамтарсан хөрөнгө оруулалтаар ажлын байрыг нэмэгдүүлэх, ажиллах хүчийг гадагшаа экспортлох, гадаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг аргууд ордог байх нь. Тэгвэл ажилгүйдэл нь хувь хүн нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ? Мөн ажилгүйдлийн түвшин хэрхэн тооцоолдог вэ хүүхдүүдээ? Энэ тухай бүгдээрээ хамтдаа судалцгаая. (2019 оны 1-р улирлын байдлаар Монгол улсад хөлбөрийн насны хүн амны 2.1 сая, нийт бүртгэлтэй ажилгүй иргэн 37,100, ажилгүйдлийн түвшин 8.1%-аар өссөн байна. Тэгэхээр ажилгүйдлийн түвшин нь ажиллах хүчний хэдэн хувийг ажилгүйчид эзэлж байгааг харуулдаг үзүүлэлт
юм. Хүүхдүүд та бүхэн дэлгэцэнд харуулсан ажилгүйдлийн түвшин хэрхэн олох томьёог дээрээ анхааралтай судлаарай. Ингээд бид өнөөдрийн хичээлээр ажилгүйдэл түүний төрлүүд, ажилгүйдлийн нийгэм эдийн засгийн үр дагавар, ажилгүйдлийн түвшин тооцоолж сурлаа. Хүүхдүүд та бүхэн маань INSOC-ийн руу үндэсний статистикийн газрын вебсайтаар зочлоорой. Хичээлд идэвхтэй оролцож анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Амжилт хүсье хүүхдүүдээ.